Сайн байцгаана өрх юмуд үзэгчтэй. Манай таны мэдвэ хэлээр өрөөтэй. Занга ТV-гийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар бид нар Монголын түүхийн маш дотоод зөрчил ихтэй. Алдсан тэмцэл ихтэй. Бас нэгэн он цаг үеийг үзэгч та бүхэндээ хүрнэ өгөхөөр судлаач бэлгүүн, судлаач доод миний бие зайд сууж байна. Өмнөх дугаар дээр бас үзэгчдийн комент харахад бол нэлээ их жоохон сэтгэлээр унгаасан тийм дугаар болсон санагдсан. Яагаад тэгэхээр Монголын төр төшилцөж явсан хаттууд болох Алагтуун бих, Чичээхэн бих, Алаг бих энэ хаттыг толгой дараалан устгаж эхлэх нь бас өөрөө хэцүү байсан баг. Энэ талаар бол юу нэрсэн байгаа. Мөн дээрэс нь тал нутагт шинэ хаан төрөхгүй байгаа, дараагийн эзэн хаан гарч ирэхгүй байгаа нэргээд Монголын гадаад аян дайнд энэ сөргөө нөлөөлжсэн. Тэ. Энэс болоод бол зарим хаан хүүгүүд өөрсдөө дур мэдэж үйл ажиллагаа явуулахгүй болохгүй юм байна гэсэн бас юм төрсэн баг. Энэ дундаас ингээд хараад байж байхад сонирхолтой асуулт төрж байгаа. Юу гэхээр ингээд Алтан уургийн эмэгтэйчүүд хатад гүнжтийг бэрүүдийг ингэж алаад байгаа нь яг үүнээс өдөрчин сэргийлэх гэдэг ч юм уу. Альва ер нь аюул ирж байгаа юм байна. Би ер нь бас энэчнээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлийг яагаад тэр үе хаттууд бас хийгээгүй юм болоо. Тэ. Энэ дээр та нэг тайлбар өгөх бах. Нэгдүгürt бол мэдчихсэн. Тэгэхдээ тэд нар ч хоорондоо холбоо тогтоох гэхэд нэгэн тэр хойтлын бараг ирнэ байгаль нуур хавцаа ойр гэдэг захираад бэр болоод яваад өгцөн. Нөгөөх нь Шинжааны уйгурын тийшээгээ бэр болоод яваад өгцөн. Нөгөөх нь бараг ирнэ урагшаага онгууд өмнө говьоос урагшаага ингээд энэ тэнд тараад бэр болоод явцгаацсан. Хоорондоо холбоо харилцаа гэхэр зэрэг ёстой дунд нь жинхэнэ харилцааг нь таслаа шүү дээ. Тийм болохоор хоорондоо холбогдож холбоогоо авч чадахгүй. Хоёрдугаарт цэргээр дайрж байхдаа нөгөөдүүлийнхээ цэргээс илүү их цэргээр дайрж байгаа байхгүй. Энэ чинь их төрийн мэдлийг авцсан хатан чинь их төрийн их цэргээр дайрж байгаа шүү дээ. Тийм болохоор зэрэг цэргийн тоо бас ялгаатай байгаа юм. Ийм асуудал болсон. Хаан хүүдийн дайн завсарцсан бол үнэн. Мэдээж хэрэг Ахмад хүүд явцгаасан шүү дээ. Өмнө зүг рүү өгөөдөө хааны хөөхтүүдээс чинь хүчүү хаан хүү, годон хаан хүү эднэс явцгаасан сүн ус руу. Харин баруун зүг рүү өгөөдөө хааны ууган хүү гүйийг явж исэн бол зүчийн хөөхтүүд бүгдээрээ ч гэдэм юм. Тулуугийн Ахмад хүү мөнгө явж исэн ч гэдэм юм. Ийм байдалд орсон. Харин яг их хаан тэнгэр талихад дараагийн хаан ширээ залгамжлагчийг их хаан гэрээсэлж гисэн байсан шүү дээ. Тэрнийг нь хэрвээ яг их хаан тэнгэр тальсны дараа зүгээр л тэр гэрээсэн хүүг хаан ширээнд суулгацсан бол тэр хаан хүү ширмүүнийг хаан ширээнд суулгацсан бол би хаан эцгийнхээ явуулж байгаа үйл ажиллагааг үргэлжлүүлэх болно. Би бас дуусгаж эцсийн нүцэх болно. Тиймээс миний аавын тушаал үргэлжилж байгаа шүү гэд хилцэн л бол тэд нар чинь ариун ром руу цаашаа дайраад байлдаад яваад өгч байсан. Франк эднэр лөө байлдаад яваад өгч байсан. Гэвч нөгөө 75-ааны их хуралдаагаар хааны гэрээсэлсэн хаан хүү насан залуу цусан шингэн байгаа учраас би төрийг барин гэд аваачаад хааны бэлэвсэн хатан чинь хилчиж байгаа болохоор ингээд яаж ийн нэгдсэн хаан ширээнд суусан хүн гарч ирэхгүй зогсчихж байгаа. Энэ зогсолтонд нь бол үнэхээр хан хүүд бол ер нь дайлангуй зүчийн талынх маш их дургуутчих гэсэн. Харин нөгөө дөргөн чин цагаадаагийнхантайгаа нийлж байгаад өөрийнхөө хүүгээ хаан ширээнд гаргах гэж оролцсон. Хэрвээ их хуралдаа бүгднгийн зарлсан бол бүх Алтан уургийн хүүгүүдийг бүгдийг дуудаж агаад их хуралдаа зарлсан болвол энэ сонгуулаар гүйг унчих байсан. Тэр чинь гүйг дэмжигдэхгүй шүү дээ. Айлангой батын талынхан бол зүчийн талынхан бол дэмжихгүй. Тэгэр чинь зэрэг хааны гэрээлсэн хүн байгаа юм чинь чи юм уу гэдээ аваачаад гүйг унах байсан. Тийм болохоор энийг л унгаахгүй тулд өөрийн талын хүмүүсээ тавих гэж дөргөн бүх юма хийсэн. Тийм учраас хааны охтууд мөн хааны хаттууд дургуутчихсан шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө эсрэг талд байгаа хэн байгаа юм бэ?
гэдгийг бүгднгийн тоо ёсоор гүйцэх ёстой. Тэгээд яах ёстой? Өөрийнхөө дэмжиж исэн хүмүүсийг л гаргах ёстой. Тийм учраас нөгөө мэрэгэн цэцэн түшмэдүүд чинь бүгдээрээ л байр суурьнаасаа бууцгааж байгаа шүү дээ. Одоо дөрөв нь өөрийнхөө л эрх мэдлэр төвлөрүүлж байгаад өөрийн талын гэсэн юм аа л гаргаж ирэх гэж байгаа юм. Харгас хатна л да. Гэхдээ харгас байхгүйгээд яах вэ? Нөгөө талаараа хүүгийнхаа төлөө л гэж байгаа их хүн одоо өөр яалт тавилээ. Одоо энэ Джек Waterford-ийн хаттай нус товчон дээр нэг иймэрхүү юм байсан. Дөргөн хатан одоо бусад алтан уургийн эмэгтэйчүүдийг одоо устгаж байгаа нь бас нэг талаараа дагаад өөрийнхөө газар нутаг албат хариатынхаа тоог нэмэгдүүлэх арга байсан юм аа гэдэг. Тий. Энд чинь нөгөө эзнийг нь устгачаад тэгээд газрыг нь одоо өөрийн эзэмшилгээд хариач албат хариатуудыг өөрийн болгочихж байгаа. Тий. Чин тэгээ үндсэндээ бол төв нутгаар бол үндсэндээ өөрийнхөө захирч байгаа газар нутгийг дагаа томроод эхэлсэн байдаг. Тий. Тэг гэсэн. Нөлөөнд томорсон. Зөв тий. За одоо ингээд дөргөн хатны нөлөө одоо түрүүчийн дугаар дээр уугар дээр ирлээ шүү дээ. Бихүр жанжин гинтчлээ л дээ. Одоо яах вэ тэгээд би хэлсэн шүү дээ. 3 зэвсэгт аль нэгэнд нь хүн заавал өртдгөө гэж. 3 зэвсэг гэж хэлсэн шүү дээ. Хүйтэн зэвсэг, хүнсэн зэвсэг, хүүхэн зэвсэг гэсэн 3 зэвсэгт аль нэгэнд нь заавал өртдөг хэн нэгэн хүн өртчихдөг. Тэгэхээр одоо ингээд уугарлуу ингээд одоо өөрийн мэдлэлд оруулсан. Цаадмын хүндий годон хан хүүгийн өргө илчирж гин оруул годон хан хүү би Тагалмаканы цөлөөс ирлээ. Юу болов? Таны төрсөн их аалал тун бих хатныг алсан. Би хурж анжныг чигсэн. Фатима илжигдээ хоёрын гараар хийлгсэн. Одоо та бидний талд уу? Бидний эсрэг үү? Та ээжийнхаа талд уу? Эсвэл чи юу гэж бодож байна? Бид нар сонсохдоо таныг ахтайгаа үзэл бодлоондоо ихтэйгээ тэрсэлдэжсэн гэж сонссон болохоор тань дээр ирлээ. Бадахын мэдлийн газар руу явахгүй яагаад? Цагаадагийнхан чинь маш том нөлөөгөө тэлээд замыг мань хаацсан байна. Эрчис мөрнөөс цаашаага Батахын чинь мэдэл. Гэтэл эрчис мөрнөөс хөхнөр хүрхийн өргөн уудам газар нутаг дээр өгөөдөө цагаадагийнхан өөрийн мэдээллээ тогтоочод байна. Ганц ойрхон нь тань дээр ирлээ. Чи юм? Би уугрын баатар байна. Чамаа хин гэдэг үү? Сал их гэдэг. Чи юу хийжсэн? Би хурж анжинд бараа болж явж ирсэн. Туслах нь таны аавга ихч алуултан бэхэд бас зүтгэж явсан. Яркандд юу болсон юм? Илжигдээ цэрэг аваад ороод ирсэн. Хатанд нь яасан? Хатанд нь цутаагаагүй. Өргөөндөө байсан. Тэ юу болсон? Илжигдээ орж ирсэн. Тэгээд би бүгдийг хоёр нүдээр харсан. Аалуултан бэх хатныг дагаар ор бууж өг гэж хэлэхэд илжигдээгийн өдөөс чам шиг муу боолын заяатай хүн татвар хатны хүчээр жанжин болцоход агуу их Чингис хааны алтан ургийн охинд алтан ургийн гүнжид тушаах ёсгүй гэж хэлсэн. Тэгэд яасан? Илжиг даал гэж хэлсэн. Алтан ургийн хүнийг харин яаж алав? Харин хүндэтгэлтэй алсан. Араас нь хоолойг нь бооцсон. Аалуултан бэхийг хоолойг нь боож алсан. Ингээд уугрын газар нутаг. Таны ихийн мэдэлд орлоо. Цаашаага төлөөхөн гүнжийг нь газар нутаг руу харлууг руу явсан. Төлөөхөн харин өөдөөс нь байлцсан. Гэхдээ дийлээгүй. Төлөөхнийг талд нь зогсож байгаад бууж өгөхийг шаардсан боловч төлөөхөн хатан
Би өгчээсэн чи бууж өгөхгүй. Чингис хааны охин өвдөг сүгдэж нугалдгийг та нар хизээч харахгүй гэж хэлэхэд Илжигдээгийн тушаалаар тал талаас нь нэгэн зэрэг жадалцсан. Харлууг таны хиймэд орлоо. Би 6,000 дайчтай дагуулan зогтож ирлээ. Та биднийг ивэлдэ багтаах уу? Эсвэл биднийг бат эзний мэдлийн газар руу аваач хүргэж өгөөч. За. Ойлголоо. Миний ивэлд багт. Би ахийнхаа өдөөс цэргэлдэггүй маа гэхэд өөрийнхөө харьяа газараа хамгаалах хэрэг гарч ил таараа. Таанусын хүрээлэн буух газрыг миний туслах заагаад өгнө. Гялала. Годон анхүү. Явж олно. Чи юу болж байгаа нь? Ингээд алт оргийн хагарал эхэллээ те. Би хүртэл сүм ус руу дайрах гад байхад нэгдсэн хаан яагаад гарахгүй байсан бэ? Гүйг ах шиг хүн яасан ч хаан болохгүй. Хаан суудал миний яахад зохихгүй. Годон эзэнтэй. Та ахыгаа бодвол Эрдэм номдоо сайн, эр зөрөгтэй, бас дайчин хаан хүү. Мөн холыг харсан ухаалаг. Хэрвээ ширмүүн болохгүй болвол та болж яага болохгүй гэж. Та бүгд намайг хит мархтаж ах шиг байна. Та бүгдийн хэлсэн шиг ч байж болох юм. Гэхдээ би эцгийнхээ гэрээссэн хүн биш. Надад хаан болохгүй газар байхгүй л дээ. Би хаан ширээний төлөө зүтгэж болно. Гэхдээ хаан ширээнд хэн дуртай соохгүй. Хэн дуртаад нь зохихгүй. Би хаан болъё гэж зүтгэсэн ч хэрвээ би хаан болсон ч би гэрээслэгдээгүй. Миний нэрийг хаан эцэг нэрлээгүй. Миний баримтлагдаг цорын ганц зарчмыг та нар мэдэх үү? Эцгийн зарилыг би зөрчидгүй юм. Ойлголоо. Тэгэхээр одоо та ихтэйгээл дайсагнах хэрэгтэй болох нь дээ. Би ээжтэйгээ их хүрийн харилцаатай байж л байгаа. Ээжийнхээ эсрэг цэргэлж чадахгүй. Гэхдээ төрийг самууруулж байгаа хатны эсрэг бол ботхол зүйл. Би төрсөн ахийнхаа өөдөөс сэлэм сугалж чадахгүй л дээ. Гэхдээ хаан ширээнд санаарахч байгаа ханхүүгийн эсрэг бол өөр хэрэг. Би ийм л хэцүү хоёрдмал санаанд өнөөдөр би хүртэл зовж явна. Энэ намайг өдөр болгон зоож байна. Намайг ахыгаа дэмжихгүй байгааг бүгд мэдж байгаа. Тэгэхээр миний эзэмшил газар руу чирч магадгүй. Уул нь би сүн ус руу дайрах магадлал өндөр боломжийн стратегийн газрыг би судлаад байсан юм. Гэвч нэгдсэн хааны тушаал хэрэггүй байна. Би цэргээ энчээ харин зөндөө байлгалаа. Бас нэмж дагаар орж исэн цагаан монголчууд ч байна. Одоо өнөөдөр Уйгурын бааtruуд над дээр дагаар орж ирлээ. Миний хүч яг нэмэгдэж л байгаа биз. Гэхдээ хамгийн хэцүү асуудал бол хар хорин болчиход байна. Харж ир. Дүү минь. Чи цэрэг ав. Өвөг эцгийн давшиж байсан энд мөрний зүүн хөвөр рүү оч. Тэр газар бас бидэнд хэрэгтэй. Аха. Хөхнөр төвдийг та захирч байгаа учраас та энэ ч ганцаард нүцтэй. Би танд түшиг болоод хэрэггүй. Юмыг яаж мэдэх вэ? Байл ямраар ч хэрэгж магадгүй. Бүгдийг муугар бодоод ах сонирхолж алга. Энд мөрний түшиц газар бидэнд хэрэгтэй. Харж ир. Бид нар жагар орн руу ч дайрах юм билүү? Яагаад нэгдсэн хаан гарахгүй байна? Ээж маань юу сэтэд байгаа юм бол?
түүнийг ойлгоход хэцүү боллоо. За админ хүндий годон хан хүү ингэж бодож байлаа. Энд одоо нөгөө дөргөн хатнаас загаа ирсэн хүн болон годон ханхуу дээр очиод Арай ойрхон байгаа. ивэлтэн тий аваад ирэхээр дагаад нөгөө дөргөн хатны аваа хараанд л Одоо орно. одоо орж эхэлж байна гэсэн үг л дээ. Чи тэгэхээр нөгөө алстаа их хүүгийн зөрчилдөөнийг бүр илүү хурцдах нэг үндэслэл болж байгаа. Тий. Тий. Монголын тал нутаг. Хэрлэн голын хөвөө, тулуугийн эзэмшил. Сорхогд натны өргөө. За одоо ч наалтан бэх төлөөхөн гүнжнэр бүгдээрээ алагдлаа. Дөрөг нь одоо наашаа ирэх байх. Баттай холбоо тогтоох гэхээр үнэхээр хол байна. Яах вэ? Зүчийн гэрги ухаа үжин хатан хүүгээ бараадаад алб тэрэг даваад яваад өгч гисэн. Дайн эхлэхээс өмнө одоо эдгээр бид энд л бид нар хашигтаад ганцаардаад байна. Алаг бих хатныг алсан учраас хойд хятад одоо тэр чигээрээ шар мөрний айсав газар хүртэл дөргөний мэдлэл орчод байна. Яа харахгүй би шахагдлаа л та. Одоо байдал хэцүү. Ямар нэгэн аргаар баттай яаж холбогдох вэ? Юу ч гэсэн ойрхон надтай тэгтээ отчхон Тэмүүгэгийн мэдлийн газар ойрхон байгаа. Тэмүүгэ тэгтээ нас дээр гарсан. Өшөө цаашаага бэлгүүтэй авга их байгаа. Тэгтээ хоёр авга намайг дэмжин миний талд орно гэж хэлсэн боловч тэр хоёр өнөөдөр насан жаахан өндөр гарч ямшласан Сибирт холбоо тогтоохосоор аргалга. Тийхгүй болвол дундад Азийн газар нутаг цагаат агийнхны эзэмшилд орсон. Яаж холбоо тогтоох вэ? Их тайг руу явахаас тийшээгээ илч залъя. За сорхогт нь ингэж бодож байлаа. Хэрлэнголын газар нутаг чинь одоо энэ тулуугийн эзэмшил юм. Хэрлэнгээс одоо энэ цаашаага одоо энэ газар нутаг чинь тэр чигээрээ Тэмүүгэ хотчихон эднээс ихлээ байгаа л да. Байгаль нуурын зүүн хэсэг. Одоогийн Читийн ойролцоо. Хаан хүү хөлөгний мэдлийн газар. Хаан хүү хөлөгнийг залгамжлагч. Залуу хаан хүү хурц. Хурцын өргөө. Хурц эзэнтэй. Тан дээр хүн ирлээ. Маш чухал гисэн. Нүрэ нуусан хүн байлаа. Аруул. Хурц эзэнтэн. Амар амгална уу? Чи ингэж вэ? Багаа. Ой. Хөвлөө юу да? За юу болов? Ээж намайг чам руу явууллаа. Юу болов? Бэлгүүтэй авах Тэмүүгэ отчхон хоёр бол ээжтэй санал нэг байгаа. Харин дөргөн хатан төрийг самууруулж байна. Та бидэнтэй хамт уу гэж сууж байна. Таны эцэг бат ахта мөр зэрэгцэн тулдаж байгаад Русын хотууд руу тулдаж явж байхдаа коломныг эзлэх тулдаанд баатарлагаар амирсцсан. Тэгэхэд бат ах дэндүү харамсаж исэн. Миний төрсөн ах мөнх ч гэсэн бас харамсч л байсан. Та харин одоо хэний талд вэ? Одоо байдал хэцүү болж гэж байна. Хөвлөө. Бага зүүж ирсэн чинь бас ойлгож байна. Хин гэдгээ таниулахгүй тулд. Харин итгэлтэй болохын тулд сорхогт нь хүүгээ явуулж байгаа юм байна. Ойлголоо. Сорхогт нэгчийг би бол дэмжиж байна. Ямарчласан Сибирээс цаашаага баруун хэсэг хүртэл, байгаль нураас баруун хэсэг хүртэл бат ахтай ямар нэгэн байдлаар холбоо тогтоож болно. Шигүү шивэр ойл бидэнд их саад болоод байна. Тэгээд чинь шулуухан хэлэхэд ан араатан ихтэй. Хүмүүс хоорондоо уулзлахад хэцүү. Морь явахгүй. Явган явахасаар арга байхгүй. Явган явсан ч хэцүү. Ийм арга байгаа.
Би 25 наснда эцгийнхээ орыг залгамжилсан. Одоо би 27 хүрлээ. Хин хурц чинь 25 татаа залгамжлаад авсан байгаа. Бас залуу чинь хөлгөнч нөөрөө бас их баг хүүштэй хожуу гарсан хүү. Би сорхогт нь ихчэд үргэлж сайн сайхныг санаж явдیں۔ Тэгэхээр ямар нэг юм болох юм бол би тулуугийнхны талд гэдгийг хэлээрэй. Ийшээгээ ямар ч лсэн их тайгыг гатлаад ирэхгүй л бах. Цаан чин ойн иргэдийг түүвэгээд чичээхэн хатныг алчихсан шүү дээ. Тэрнийг сонссон. Гэхдээ хөлгөн хан хүүгийн мэдлийн газар гэдэг бол тийм амархан эзлэгдэхгүй тоглоомч биш. Ямар нэг юм болох над мэдээ үргээрэй. Би шууд сэргэлэн очоод сорхогт нэгчд зүтгэнэ гэж хэлээрэй. Бас нэг юм хэлье. Би бас баруун Сибирь рүү илч зарна. Баруун шивэр ой тийшээ шивүү ой руу явхад яаж ийж байгаад энэсээ л хүрэх бах. Энэсээ үрчтгэл юм бол учиртай. Баттай ямар нэгэн байдлаар холбоотогдох хэрэгтэй байна. Тэгвэл би ээждээ баяртай мэдээ хүргэх нэ. Тийм ээ. Хөвлөө дүү минь өнөөдрийн чам радио. Ах минь энэ өрчин одоо бас ойролцоо хоёр байгаамаа. Нас нь баг хөвлөөнч ах уу байж болох юм. Та тэ өнөөдөр ямар ч гэсэн чинь ам радио. Би танаа талдаа гэж Хурц Баатар хэллээ. Хөлгөнний Чингис хааны баг хатан хулангаас төрсөн хөлгөн хан хүүгээс төрсөн хүү Хурц Баатар. За Хурц бол ерөөсөө одоо хөлгөний талынхан бол хэний талд орё гэж байна шүү дээ. Сорхотны талд орё. Одоо тулуугийнхны талд орё гэж шууд хэлж байна. Энэ бол байгаль нураас зүүн хэсэг хавцаа хөлгөний талынхан захирч ирсэн. Монголын тал нутаг хар хорин хот. Дөргөн хадны өргөө. Фатима, одоо ингээд уйгурны нутаг биднийх болсон биз? Тэгсэн. Чи ч өстө мэрэгэн арга хэрэгэлсэн шүү. Таны төлөө ямар ч арга хэрэглэхэд би бэлэн. Сорхогт нэг чи юу гэж бодож байна? Сорхогт нь одоогоор аюулгүй байх гэж бодож байна. Тэгээд ч сорхогт нь одоо ганцаардсан. Тийм учраас яахаа мэдхгүй шахагдаад байж байгаа. Байлгсан чи яах вэ? Хэрвээ их хуралдаа болох юм бол сорхогт нь ганцаардчил таараа шүү дээ. Тийм ээ. Гэхдээ бас нэг асуудал байна. Юу тэр вэ? Чингис хааны Ахмад охин. Хамгийн том охин. Хожибих хамид байгаа. Тэрнийг алах хэрэгтэй. Илжигтэйг явуулъя. Ойлгомжтой. Хожибихийн газар нутгийг өөрийн мэдэлд оруулаад авдаг юм бол сорхогтны газар нутаг авг отчингуудаас таслаа салгадчих واخ. Тийм учраас илжигдээд энэ даалгаврыг даруй биелүүл гэж хэл. Ойлголоо. Илжигдээ. Дөргөн хатан чамааг Хожимбек хатныг очихороо гэж тушаал өгч байна. Түүнд даруухан гүйцэтгэж хэллээрэ. Би одоо зэрэг эмхтэд явлаа. Чингис хаан Бүрд хатан хоёрын дундаас төрсөн хамгийн анхны охин Хожимбек хатан. Одоогийн их хянганы нурууны хойд хэсэг амар мөрөн их авна. Яг тэр хэсгээр Ихэрс аймаг оршин тогтнож исэн. Ихэрс бол маш хүчрхэг аймаг. Тухайн үед Ихэрс аймгийн удирдагч Бутуу Баатарт одоо Хожибихийг гэргий болгон өгж байсан. Эхлээд өөрийн охин дүү Тэмүүлэнгээ өгсөн. Тэмүүлэн гүнж Чингис хааны баг ганц охин дүү штэ. Төрөлтийн хүндрэлээр тэнгэр талсан. Тэгэхэрэн зэрэг өөрийнхөө том охиноо Бутуу Баатарт гэргий болгон өгсөн. Тэгэхээр одоогийн Хянганы нурууны хойд хэсэг тэр чигээрээ Хожибих
хатны мэдлийн газар болж чадаа. Их хинган нуруу их өвөрмөц. Их уус хойноосоо урагшаага сонож тогтсон байдаг. Одоо урдаас хоошоо сонож тогтсон. Алтай нуруу гэдэг чинь хойгуура өндөр мөртлөө урагшаа гой балтаа руу яваад хэрэг жахан намсаад ирж байгаа шүү дээ, тий. Их хинган чинь болохоор зөв урдаас хойноосоо буюу одоо их сонио урд хэсгээрээ өндөр, хойд хэсгээрээ жахан намхан байдаг. Нэг тийм бисрэг уул л да. Яг тэрнийхэн цаана амар мөрөн их авдаг. Энэ амар мөрөн цутгасаар байгаад агнуурын тэнгис рүү цутгадаг. Тэгэхээр яг энэ амар мөрний айс ав газар буюу Хянганы нурууны хойд хэсэг дээр Ихэрс аймгийг удирдаад байж байгаа Чингис хааны охин. Одоо амьд үлдчихэд байгаа охин нь Хожийн Бэх. Энэ газрыг л эзэлдэг юм бол яах вэ? Чита буюу сэлэнг мөрөн одоо энэ хойд байгаль нуруу штэ. Иннээс нь сорогдныг салгаж авах гэж байгаа. Таслах гэж байна. Энэ бол айхтар халыг харсан бодлого байлаа. Ихэрс аймаг. Хатанта. Өгөөдө хааны бэлбсэн хатан дөргөн таны бүх охин дүүнэрийг алсан. Одоо та хэдийгээр нас дээр гарсан ч гэсэн таныг алахгүй газар байгаа болов. Наашаа ирж магадгүй юм. Бид нар хоорондоо холбоо авч чадахгүй байсан л да. Гэхдээ дөргөнийг ийм муухай юм санна гэж бодсонгүй. Одоо яадаг вүлээ? Ямар ч лсэн тэгтээ сорогт нь ойрхон байгаа болохоор би бас тайван л байж байна. Хатанта. Юу болов? Сүүд боллоо. Их зэрэг ирж байна. Юу? Халуу гараад бэлт. За одоо ингээд их зэргүүд ингээд хүрээлж орж ирсэн. Яа Хянганы нурууны хойд хэсгээр бүгдээрээ зэрэглээд оролцсон. Ингээд өөдөөс нь Ихэрс аймгийг хамгаалъя хэмээн байлцсан. За ингээд бөөн байлдаан болсон. Энэ амар мөрөн чинь одоо номхон далаа гэж байгаа шүү дээ, тий. Хожин Бэх хатан чинь номхон далаа яг энэ зүүн хэсгийн одоо ангийн үс буюу худалдаа арилжааг нь бас одоо зохицуулаад сууж исэн хатан юм л да. За ингээд одоо Ихэрс рүү дайрсан. Энэ одоо маш гиндүүлж дайрсан болохоор энэ тулдаан бараг 96 цаг үргэлжилжээ. Бүгдээрээ бууж өг. Хожин Бэх хатан хаа байна? Хөөе. Чамд ч би хатнаа гаргаад өгчихгүй шүү. Үхүү өгтлээ байлдээ. За одоо ингээд одоо одлогчнууд нь өөдөөс нь байлдаад бүгднгийн байлдаж хагаад бүгднгийн алсан. За ингээд өргөнд орсон. За Хожин Бэх хатан таамар амгалан сууж гинөө. Илчигтэй. Хөөдхүү бо гар хөл. Чи их хааны охтуудыг бүгднгийн алж байгаа тийм ээ? Тэнгэр чамааг гисгэн мэдв. Гүй ингээд одоо их эзэн Чингис хааны охтуудад очихоор яг л адилхан үг хэлээ. Гүй тэгээд гисгээгээд байгаа нь цаана байгаа. Хаадын алтан ургаар тэнгэр язгуурт заяатнуудаар оролдохоор юу болдгийг чи аянда өөрөө мэдэх болно. Таны нас дээрч гарч тээ. Тэгэж би дөргөн хатны тушаалыг биелүүлж байгаа. Танаа энэ газар нутаг бас бидний харьяа болно. Чи миний харьяа талбарыг гиндүүлэн довтлж бүгднгийн ихэнхийг нь хайр найраг алж ядаж энэ согтын булааж хүч ихэлж ин чиний зэргүүд их засаг хуулийг зөрчиж чинь чи ёс хуулаа мэддэггүй хөнөө. Их засаг ер нь одоо үйлчлээд байгаа юм уу? Эсвэл дөргөн хатны хууль үйлчлээд байгаа юм уу? Их засгийг үйлчлүүлж байгаа хүмүүс бүгдээрээ л татагдан буусан шүү дээ. Одоо дөргөн хатны хууль үйлчилж байна. Их засаг хууль. Их тэнгэрийн ёс ийм хурдан байхгүй болохгүй мэдв. За яах. Ойлголоо. Та бууж дагаар ор. Чам шиг муу. Чинжин дөө. Яасан ч үгүй. Чамааг удирдаад байгаа тэр нэм үү татвар хатанд бүрч өг. Ойлголоо. За. Их хааны хаттууд бүгдээрээ л адилхан бодолтой л байдаг юм байна. Тийм ээ. Үнэхээр агуу хийсэн Чингис хааны охтууд байна шүү.
Одоо та сүүлийнх нь болчиход байна шүү дээ. Ойлгож байна уу энийг? Би бас бусдыг ч гэсэн уучрыг нь олно. Бүх татвар эмсээс төрсөн бүх охтуудын бүх хүүгүүдийн уучрыг ч олно мэдв. Хожи би хатна. Хороо. Ингээд 5-10 цэг тойроо зогс. Та нар намайг алтуур гэдгийг мэдж байгаа. Ядаж. Цус харгалгүй ал. За. Би бол зүгээр хурдан шийдэж байгаа юм. Дөргөл. Ал. Талаас нь сэлэндэж байгаа. Дөргөн хатан руу яралтай мэдээд болго. Хожи би хатны хариат газар. Түүний хариат албатуудаас бидний болсон гэж хэлээ. Их хинган нурууны хойд хэсэг. Ихэр саймаг. Мөн амар мөрний их бидний болсон гэдгийг даруй хэл. Одоо сорхогдсон ганцаард. Мэдлээ. Ээлжигдэж анжаа. За ингээд. За би андуурчиж магадгүй ихтэй нөө хяргас аймаг. Ихэрс аймаг. Хэрэгс биш ээ. Ихэрс аймаг. Ихэрс аймаг гэдэг чи одоо тухайн цаг үед асар хүчтэй аймаг байсан гэдэг юм. Тэг хүчрхэг аймаг байсан. Маш хүчрхэг цэрэг аримтай. Тий. Тэгээ эн чинь тэгээд яаж ийн нөхөр нь юу болцсон. Тэгээд одоо эн чинь бараг 5-6 цаг байлдаж штэ. Гиндүүлээд айрчлаа штэ. Нөө илжигдээ чи их цэрэг авчиж ирээд. Гиндүүлээд айрчлаа штэ. Гэтэ бас өөрөө бас найдаж л байсан л да бас юм хамгаалттай хаалттай гэж бодож исэн. Ингээд бүгднгийн тэгээд одоо удирдгчийг алсан уу? Одоо удирдлахгүй болсон албатууд яах юм бэ? Тэгээд хинд захирагдж байгаа. Хааны хатанд шүү. Хар оримд байгаа хатанд шүү. Хар дайсан тус биш. Тэгтээ дайсан дотор ямар хэцүү юм бэ? Холын дайсан аюулгүй. Ойрын дайсан хамгийн аюултай гэж ямар үнэ үг вэ? За ингээд одоо яаж ихэрс ингээд эзлэгдсэн. Одоо амар мөрний айсав газар таслагдлаа. Сорхогдсон ганцаард нь Тэмүүгэн отчихгон болон бэлгүүтэй их авга мөн хөлгөний харьяаны газараас ч сорхогдно одоо ингээд зааглагдан таслагдчих юм. Энд чинь албаар нэг юм хорон явцуу баг багаар юм хийгээд нь шүү дээ. Ийхүү ихэрсийн мэдлийнхэн бүгдээрээ дөргөн хатны мэдлд орлоо. Чингис хааны охтуудыг дийлэнхийг нь бүгднгийн хайж, олж, алж, хядаж, хөнөөж дуусгалаа. Тэгээд чийсэн татвар хаттууд бол татвар эмэгтэйчүүд зөндөө байсан. Тэднүүсийн үр хүүхдүүд бол байсан. Түүхэнд бичигдээгүй л дээ. Зүгээр дэмдэглэгдээгүй. Тэгтээ илжигдээ хэлсэн дөргөн хатны тушаалаар татваруудаас нь гарсан үр хүүхдүүдийн ч гэсэн би алнаа гэж хэлж байгаа юм. Ийм учраас илжигдээ бол алсан. Тим татвар эмэгтэйгээс тим хүүхдүүд төрсөн гэдгийг бүгднийг очиж хөөж гүйцэж боллоо тий. Хайж олж араас нь очиж илжигдээ бүгднийг гүйцэтгсэн. Яг нэг үг хэлэх үү. Джек Вутерфордын номон дээр хараахан тэнгэрт талж амжаагүй байсан Исүгний хатан их хүртэл алсан гэж бас бичсэн байлээ. Алаад газар нутгийг нь аваад албат харьяатуудын нөрийн болгочихж байгаа. Тий. Одоо Вутерфорд дээр нэг юм сонирхолтой дүгнэлт байсан. Одоо манай дугааруудыг үзчихэд нэг зүйлийг айгүй анзаараад байгаа. Эмэгтэйчүүд л төрийг удирдаа тэгээд л хэдэн биенээ өрсөлдөд байгаа юм шиг санагдаж байгаа. Гэтэ яг тэр үед нөгөө яалтчгүй Чингис хааны 4 хүүхэд өөд болоод тий. Бирүүд захирч ирсэн шүү дээ. Тий. Яс ярил Монгол хүмүүс ч биш байсан эднэр чинь. Тий. Тийм. Одоо яг Монголын төв нутгийг бол дөргөн захирч байгаа. Төрөг гаралтай юм хтэй. Цаашаа явбал цагаадаа нутгийг бол цагаадаа ихнэр байсан. Эбүүлхий хатан. Исүүлэн хатан. Тэр чинь одоо бас Монгол гаралтай хүмүүс байгаа гэдэг. Энэ нь Чингис хааны бүх бирүүд нь төргүүд бүх хөргдүүд нь ойгроод байсан. Тэгсэн мөртлөө одоо яг өвөр Монголын хэсэгтэр бол сорхогтон нөө тулуун өд ус учраас сорхогтон захираад байгаа. Тий. Тэгээ яалтчгүй тэр цаг үе өөрөө онцлогтой тэрний юу вэ гэхээр эмэгтэйчүүд засаг өрчснараа онцлогтой. Ганцхан Алтан ордод л бат хаан байгаа. Биш Алтан орд болоогүй зүгээр сар одоо ижил мөрөндөө л бат байгаа. Тий ижил мөрөн дээр л бат байгаа даа. Тий бат байгаад байгаа. Тэгээ 40 мэдлийн газар штэ.
Тий. Ажиж айгүй хол. Хол юм. Тий. Тэгээ одоо үндсэндээ сорхогтон зүгээр яг Waterford гарч хаад Ибүүлхүү хатан дөрвөн хатан хоёр бол тохиролцсон. Тий, яг тохиролцсон. Цагаадаагийнхантай бол цагаадаагийнхантай бол ойлголцсон байгаа. Тэгэхээр чин зэрэг толуугийнхан зөвчийнхэн хоёр чинь дундаа цагаадаагийнхан гэдэг нэг амар том хаалттай болчиход байгаа. Би энэ тэгээ холбоо авч чаддгүй. Тэгэд ямар сандаа Сибирээр холбоо авъя гэж одоо сорхтон хатан шийдэж штэ. Тэгээд хөлгөний талынхныг талдаа татчихна гэсэн үг. Харин Бат Сибирь лүнийхэн явуулсан байгаа шүү. Ижил сэтгсэн үү яасан. Годон гэж нэг зөрүүд нөхөр тэнцээ нэг зоогтцсон мод шиг тэнцээ байж байгаа. Энд чи газар нутгаар аваад үзүүлэх сан. Одоогийн яг Төв Аз буюу энэ Станы хогнодын хойг дээр цагаадаа хамт ус явж байгаа шүү дээ. Тий, цагаадаагийнхан байгаа. Одоо энэ Туркменистан тэгээд Узбекистан, Кыргызстан, Тажикстан хавцаа чинь цагаадаагийнхан байгаа. Бүр Пакистаны хэсэгч хүртэл орно. Афганистанч бас багтж байгаа шүү. Тий. Афганистан багтж байгаа. Тэгсэн мөртлөө яг цаашаага бол ижил мөр хүртэл Ирчис мөрнөөс цаашаага. Тий, Батын талынхан байгаа. Яг наанаас сорхогтон байгаа. Гэхдээ энэ өвөр Монголын газар нутаг болон Хэрлэн голоос одоо зүүн тийшээгээ энэ өвөр Монголын газар нутгийг хамаарад одоо Бохаа тэнгис хүртэлч гэдэг юм уу, Манжуурын их талыг хамаарад гэдэг юм уу, тэнцээ чинь хэм байгаа. Тулуугийнхан. Тий. Сорхогтон. Ингээд бие биентэйгээ холбоо авч чадахгүй. Тэгээ нэг юмыг бас хэлье. Нэг эмэгтэйчүүд л төр барихаараа ийм заваараад байдаг гэсэн юм бол байхгүй. Зүгээр хаттууд одоо манай Чингис хаан чинь бас тал нутагт оройлохын тулд яаж хоорондоо дотроо тэмцэлдэж явж байлдаж явж өөрөө оройлон хаан боллоо. Тэрэн шиг л одоо хаттууд хоорондоо бас ингэж оройлон гаргаж ирж байна. Гэхдээ миний нэг хамгийн сонирхол татсан юм байдیں۔ Ганцхан Джек Фотербортын номон дээр хаттын түүх номон дээр эсүүгэн хоёрыг хороосон байгаа гэж. Дөргөн хатан хороосон гэж бичигдсэн байгаа. Нуус төвчөн дээр бичигдээг. Бүр бүрчөөний түүхтэр ч гараагүй. Энэ хоёрын яг одоо өөд уссан тэр түүх нь юун дээр өөр байт юм болоо одоо. Өөр харин миний энэ бусад одоо харьцуул судлаа штэ. Рашид Аддин дээр байхгүй лээ. Тэгээд энэ Ата Малик Жүвэнийг номдэрч бас байхгүй. Бүр Юан усын судар дээр ч дурдсангүй. Тэгэхээр энэ ганцхан Джек Фотерфордын ном дээр гарсан байна. Тэгээ Джек Фотерфорд ч бас л нэг том судалгаа хийсэл хүн байгаа шүү дээ. Бүр зураг нь байдаг үстэй одоо манай ерөнхийлөгчөөс медаль авч байгаа зураг тийм байдаг шүү дээ. Энэ хүн чинь бас Монголыг бас сайн судалсан хүн шүү дээ. Тэгэхээр бас л ер нь энэ тэнд нуугдсан байсан судалгааг эсвэл одоо янз янзын материалыг олж маш олон юмыг бас хайж хөөж олж иж энэ хүн судалж авсан болоо да гэж би бол хувьасаа бол тэгж бодоод байгаа юм. За ямар ч л байсан энэ бол юу гэсэн үг вэ? Джек Фотерфорд бол ингэж судалсан байна. Гэхдээ хаттуудын энэ тэмцэлт нийжгэр тэмцэлтэнд дөргөн оройлж байна. Тэгвэл нэг юм байна. Алахгүй байж болоогүй мүү гэж харамсаж болно. Яг зөв. Уучлаарай. Тэр чинь эрх мэдэл булаацалтах мандаттай хүн байгаа л бол алхах ёстой. Яагаад гэж эн чинь устэр. Устэр гэж юм бэ? Эн чинь эрх мэдэл. За одоо яаж ин дөргөн ингээд дангаар ерөнхийдөө юунуудыг алаад эхэлсэн. Чингис хааны охтуудыг жалцсан. Тэгээд бас одоо Джек Фотерфордын номыг уншихад одоо 9 өсөөгөн буюу Чингис хааны амьд үлдсэн хаттай гэж алсан гэсэн үг. Дөргөн одоо дангаар ноёлоход ганцаараа үлдсэн. Сархагтан гэж нэг л хүнтэй үлдлээ. Цаатахад ихтэй шахачлаа. Одоо буланд шахна гэдэг үлээ. Буланд шахачлаа. За одоо дөргөний дангаар ноёрхол одоо яг одоо дөргөн цаад болох юм байхгүй. Яг юм болсон. Ийхүү хар хоринд дөргөн дангаар эд ноёллоо авч байх үед Монголын эзэнт гүрний баруун хязгаар одоо Босфорын хоолой хавцаа нэг хэцүү юм болж байгаа. Байж үзэнтэй. Юу болов? Нэгэн хаан гараагүй учраас хаан хүүдийн хамгийн ахмад нь гэж яриад байгаа. Бат. Орд биш үү? Орд ахыг явуулсан гэж өөрөө Бат хэлжсэн шүү дээ. Бат эзэнтэй хэлжсэн. Орд эзнийг хаашаа явуулсан юм бэ? Сибирь лөө. За. Тэгвэл дангаар одоо Бат эзэнт нь захирж байгаа юм байна. Тийм ээ. Хамгийн одоо том хүүгийнх нь хүүгээд Бат бүх эрх мэдлийг
тушаалаа өгөх хэрэгтэй гэж хэлсэн. Тийм учраас таныг яаралтай баруун хязгаарыг амар тайван байлга гэсэн тушаал ирлээ. Ойлголоо. Эльбрусийн улсыг хамгаалахын тулд би надад одоо нэг хэдэн түмэн цэрэг байгаа билээ. Би ямар ч гэсэн 4 түмэн цэрэг аваад яваад өгнө. Тэгээд би 2 түмэн цэрэгээр уулын өвгний аламут нууц сайзыг л олох гээд байна да. Гэхдээ сайзууд ичээнүүд нь энэ тэнд олон. Энэ тэндээс асасинууд гарч ирэхэд магадлал өндөр. Ямар ч лсэн. Би энэ олон жил хайгаад олоогүй шүү. Ёстой эд шидтэй агууд амьдардаг бололтой л гэж бодогдмоор. Нэрээ үнэхээр их нэгжиж, үнэхээр их хайсан боловч олдсонгүй. Гэхдээ ямар ч лсэн. Эднийг олохын тулд 20,000 зэрэг үлдээлээ. Ингээд би 4 түмэн цэрэг аваад хөдлөе. За ингээд байж үж анжин 4 түмэн цэрэг аван баруун зүг хөдөлсөн. Зэргүүдээ бид нар хичнээн их хугацаагаар бэлтгэл хийж амарлаа. Зөндөө. Одоо бид нар байлтахад бэлэн үү? Бэлэн. Төргөн байлтахыг хүсэж байна. Зүйтэй. Одоо бид нар 3 том улсын нэгдсэн цэрэгтэй байлдана. Бид нар лүү Сэлжүкчүүд ирж байгаа. Тэд нартэй Никенгний хаан тус нийлсэн. Тэгээд бас Тропозендийн хаан тус нийлсэ. Тэднүсийг бүгднгийн бут нэргэн газар нутгаа тэлцгээе. Ийхүү байж их зэрэг аавн хөдөллөө. Одоогийн Туркийн нутгийн Босфорын хоолойг амдаж очлоо. 1243 оны 6 дугаар сар. Нарийн ярих юм бол 6 дугаар сарын 3-ны өдөр байлаа. Тэндээс маш их зэргүүд ирж ах чинь. Сэлжүкчүүд эндүү их толгоо өндийж байгаа бололтой. Тэр дорн дарахгүй бол болохгүй. Тэрнийг удирдах байгаа хүн чинь хэн блэ? Байж үзэнтэй. 2 дугаар К Хосров султан болчоод бидэнд алдагдсан газар аавна гэж хэлж байгаа юм. Энд чинь юу гэсэн үг вэ? Бидэнд заграхдахгүй гэсэн үг шүү дээ. Тэгээ Тэнгэрийн загралгийг биелүүлэхгүй гэсэн үг. Тийм ээ. Гэхдээ энэ бол их нарийн туршил бай хийжээж явахгүй болохгүй. Туршуулууд ямар мэдээ өгсөн? Тэд нар бараг 8 түм зэрэгтэй гэж хэлсэн шүү. Юу? Надаас 2 дахин их юм уу? Тийм ээ. Тэд нар 80,000 зэрэгтэй байгаа юм байна. Ойлгомжтой. Тэдний тоо надад ерөөсөж чухал ш. Харин тэднүсийг эхлээд бид нар хамгийн түрүүнд Анатол хайцсан амдээ. За одоо ингээд нааш ярьж байгаа. За ингээд татарын баруун газар руу ирлээ дээ. Цэргүүд бэлэн үү? Байлтахад бэлэн. Их султан бэлэн. Тэр юу вэ? Сум ирж байгаа. Халахлаа. Сум мөндөр бууж байгаа. Гэл одоо ингээд хиний байж өгөн зэрэг ирж байгаа. Өөдөөс нь дайрий. Миний хойноос за одоо ингээд одоо хосроо одоо ингээд дайрч байгаа байхгүй. За ингээд байлтлаа. Маш нэг тийм дундаж хүчээр байлдаж байгаа. Байлтлаа, харуултлаа, цутаад эхэлнэ. Араас нь хөө цутаад эхэлнэ. Дахиад эргэж харж гэдрэг хараад байлдана. За иймэрхүү байдлаар одоо яачиж байгаа юм. 7 өдөр хоошоо татаж эхэлж байгаа. Нэг өдөр байлтаал амраа ингээл шүн унтчих хат бас дайраал эхлэх жишээтэй ч юм уу. За энэ 6 дугаар сарын 3-нд эхэлсэн юм чинь одоо хөөрхий 6 дугаар сарын 10 гэхэд бол ингээд цэргүүдийг ингээл одоо зүгээр байлгахгүй байлгаад байгаа шүү дээ. Эдгээр ямар ядаргаатаад нүүр тулж байлтчихгүй зүхтчдэг байлтдаг хүмүүс вэ. Гэхдээ нэг юм байна. Хэрвээ бид нар араас нь хөөх юм бол хүчээ тадамдуулчих байх. Тиймээс ямар ч л байсан хүчээ салгаж болохгүй. Ямар ч лсэн араас нь хөөж байгаа хүн яагаад ч юм бэ хүчээ хуваадаг. Харин би бол тийхгүй. 2 дугаар К Хосроо Биндүү хаашир султан байсан юм. Цаадууч нь хүчээ хуваахгүй байна. Хуваахгүй нөө байж үзэнтэй. Ойлголоо. Зүгээрээ. Наадуулыг чинь бүр нарийн хоолоор оруулаа. За инх бод ингээл шүн ингээл унтж байгаа шүү дээ.
галцмаар хараад гэлээ. Тунгот чинь үүмэлтэл дохоо өгөөл дүүд гэл дохоо өгөөл хэвээр нэг бөө юм болно. Тэгжэл дайраал байлдаал нэг талаас нь захаас нь хідэн зэрэг тоншчоод буцаал цодж байна. Нөгөөд чи шүн амраадгүй. Энэ одоо энэ Никений грекчүүд яасан ч буруу сэгцэн. Нэг гүйгэд нэг зодуулцнаа амархан мартчих тийм хааш. За тэгээд Трапузендийнхэн гэдэг чи одоо Бизантыг байхгүй болгочод үүссэн нэгсэндөө грек сэлжүкүүд нийлээд яриад байна гэсэн үг. За ингээд Румын сэлжүкийн султан зүгээрээ наадуул чинь биднээсээ шалгаж байгаа юм. Тиймээс яг л адилхан их хэрэглэх хэрэгтэй гэд. Шүн амраахгүй байгаа үз. Амраахгүй байгаа. Сайн байна. Одоо наадуулаа бүгднийг татаж оруул. Тан дээр нэг хүн ирлээ. Өөрийн цэрэг аваад ирсэн. Хин бэ? Оруул. Би Гамбух жанжин байна. Олон жилийн өмнө Алтан ус руу дайрж байхад би байлдаж явсан туршлагатай байлаа. Яагаад над дээр ирв? Таныг баруун хязгаарыг тэлэх гэжсэн учраас. Ойлголоо. Харин би чамд нэг тушаал өгнө. Чи хэдэн зэрэгтэй ирв? Би нэг төм зэрэгтэй ирсэн. За тэгвэл би өөрийнхөө нэг төм зэргийг буцаач. Надад 4 төм зэрэг хангалттай. Би илүү зэрэгээр байлдмааргүй. Би өөрийнхөө үлдсэн Эльбрусын улсын Муганы хөндрөл рүү, Муганы тал руу явуулчих. Над чиний нэг төм зэрэгтэй байна. Хэдийгээр та туршлагатай жанжин байгаа болохоор зэрэг би хүчийн салах хэрэгтэй байна. Би тэднүүсийн хүчийг дуудана. Ойлголоо. Газар нутгийг сайн судлах хэрэгтэй. Хавцал хэрэгтэй. Зүйтэй. Би тэрнийг олъё. Амархан. Эхлээд маргааш тэдний тулд над хүчийн салах шүү. Ойлголоо. 1243 оны 6 дугаар сарын 15. Хоёр талаас их хүчээр дайрлаа. Харваад тохиоглоо. Нөгөөдөл нь бас халахлаа. Харваад бидний сум хүрхгүй байна. Тэдний маш холоос харуулхад тэдний сум бидэнд түрээд байна. Татарын сум бидэнд түрээд байна. Хосроо эзэнтэй. Гэтэл бидний сум хүрхгүй байна. Зүгээрээ. Шоортно. За ингээд ойртлоо. Яг байлтлаа. Яг ингээд байлж ил. Дундуур нь хосроо зэрэг таслаа. Гамбухт тэнцэг. За одоо ингээд байлдаад энэ цаашаага байлдаад үлдсэн араас ирэхчдийг нь одоо таслаад байж хат энчээд яг нэг юм хайрцаглаад үлдчихэж байгаа шүү. Тэрийг нь буцаад гамбухын цэрэгтэй нийлээд хошчих. Тэгээд цаашаа цугтчих. Бидний бараг ирнэ. Дундаас нь таслаад тусгаад байна. Одоо яах вэ? За байц. Эднэрс чинь юу болж байгааг мэддэхгүй байна. Ямар ч нэсээ араас нөхөн бид нар эднэртэй байлтгуулна. Бүх цэргүүд одоо энэ байжуугийн цэргийн хаар. Бүгдээрээ маргааш тэр их хавцал дээр одоо их нарийн хавцал байна. Хоёр талаар нь бүх харваачаад саарл хар хөрөн өнгийн нөмрцгөө. Тэгээд тэнд хоёр талаар нь хөвт харин намайг дохио өгөхөөр та нар үүргээ гүйцэтгэх шүү. Ойлголоо. За одоо 6 дугаар сарын 18-нд болсон юм байна. 1243 оны 6 дугаар сарын 18. Одоо нарийн хавцал дээр болж байгаа. За энэ хавцал дээр цэргүүдийг оруулаад ирэхэд ийм нарийн чимээс чинь олон цэрэг чинь нарийнхан болоод тэр ингээд ороод ирж байгаа шүү дээ. Урд нь жад цэргүүдээ ингээд мортой хүнд морин зэрэгээ тавьсан байна. Тэгэхээр энэ хоёр хавцлын хоёр талаар хэвтсэн одоо саарл хар хүрэн нөмрцгөөцсөн харваачд чинь холоос том чулуу байгаа юм шиг харагдаад болж өгдөг юм байна. За одоо бүгднийг дуудаж оруулж байна. Бүгдээрээ ингэж л тулаад өөш ингээд хоошоо давшуулахгүй жад цэргээрээ тулаад ингээд байлдаж байгаа шүү дээ. Тэнгут нь хар хичээрээ дайрангут нь эхний игнэгийн сөрөнгут нь дараагийн игнээ нөхөхдөөд дараагийн одоо энэ хүнд морин цэргүүд нь ингээд жадтай цэргүүд нь одоо оруулахгүйгээд тэр хавцлын тэр ам дээр нөгөөдөл нь араас нь ингээд нарийнхан хавцлаар ингээд хурж иж байгаа шүү дээ. Яг тэгж яхад байжууд дохио онгот нь нөгөөдөл нь бүгдээрээ нүмергүүдээ ингээд сөхөөл босоод иж байгаа юм. Бүгдээрээ нумсмаар хоёр талаас нь
бүгдийг харуулж байгаа. Тэнгуут нь за энэ өстө нэр бүр 3-4 цагийн дараа бид нар хяарлаа гэд одоо ингээд бамбаага дээшээ өргөчөж байгаа. Одоо сумаас намгаалаад. Яг тэнгуут нь одоо дахиад чулуун хөрөлчөж байгаа. Нөгөө харвж исэн усууд чинь бамбаа харваад эхэлж байгаа шүү дээ, тий. Тэнгуут нь нэг игнэнд ингэж бүгдээр ингээд нарийнхан шугам шиг болоод хавцал өгсөж байгаа. Дээшээ гүйцэж байгаа. Хавцал өгсөж дээшээгээ гүйчээд тэр дээр байсан бэлтгэсэн байсан чулуунуудыг өнгөрүүлээд эхэлж байгаа. За нэг мэдээж яах вэ? Бяц дарагдаад ингээд ийм юм болно. Дахиад энэ их хавцал дээр ингэж одоо бүгднийг одоо хяарлчаад дахиад ухарна. Нөгөөдөл нь хохирол үзэл болж байгаа. Амар нарийн тактик хэрэгжилж. Тэр их хавцал дээр бид нар бараг их эсрэг алдчихад байна. Одоо бид нар яах вэ? Өшөө цааш шийдвэрлэх тулдаанд хэрэгтэй. Өшөө цааш явъя. Ийхүү К хосроо улам уур нь хөрсөн бас их шаранч гоцсон байсан. Ингээд дахиад цэрэг аваад хөөцөлтөд араас нь явсан. Одоогийн 1243 оны 6 дугаар сарын 26-ны өдөр одоогийн Туркийн нутагт байдаг Сивас хот. Яг энэ ч Сивас хотын ойролцоо байдаг Косидагийн тал. Энэ тал дээр байжууж анжин хүлээж авчээ. Хамгийн гол нь ийшээ дагуулж ирэхдээ морд сэлгээд яваад байсан болохоор нөгөөдөл чинь амарцсан морь унаад яваад өчөж байгаа шүү дээ. Нөгөөдөл нь байгаа ганц мортойгоо ирнэ дээ. За. Бидний газар нутгийг аимшиггүйгээр халдаж байгаа. Эдгээр хүмүүст мөнх тэнгэрийн цээрлэлийг хүртээе. Гэдэг дайс. Татаруудыг бут нэргий. Миний хойноос гэд одоо ингээд нөгөөдөл нь бас арилалтаа бол дайрч байгаа шүү дээ. За ингээд өөдөөдөөсөө дайрлаа. Сөрөө орлоо. За энэ тулдаан болсноо. Айхтар тулдаан боллоо. Бүтэн 2 өдөр хэртэй тулалцсан. За энэ тулдаан бол ингээд нөгөөдөл ч хэвээр ийшээ тийшээ харун намнаа нөгөөдөл чинь ямар зэвсэгтэй байгаа байлээ. Нэг юм дөрвөлжин элд мэлд одоо байгаа зэвсгээр. Гэтэл одоо байжуугийн цэргүүд чинь одоо хүр дээр ороод ирж байгаа. Эхний игний орж ирэхдээ одоо яг сөрөөд ороод байлдчихж байгаа шүү дээ. Тэгж байлдж хагаад дараад нь жаахан одоо ухраад ирж байгаа. Цүүц хатах маягийн арга хэрэглэе гэж бодсон юм шиг байгаа. Яг тэгж идэл чинь 2 тал байсан. Одоо цэргүүд нь байжуугийн талд ороод ирсэн байсан. Нөгөө талд гараад ирсэн байсан цэргүүд бүгд жад шидцэх гэж байгаа. Тэр чинь зэрэг тулдааны талбар дээр дайсны тал дээр жадан бороо орно доо. Яг жадан бороо ороод тэгээд нөгөө зарим цэрэг нь үлдэн гот нь хүрд цэргүүдийг оруулна гэж байгаа. Нөгөө цэргүүд ч орж ирэхдээ урд байгаа цэргүүд чинь эхний игнэний 2-3 игнэний цэргүүд чинь хүрд бариад ороод иж байгаа. Эргүүлж байгаа шүү дээ, хүрд зэвсгээ эргүүлж байгаа. Зүр цавчаад махны машин гартаа сенс өрцөн юм шиг махны машин шиг хэрчээ явчихж байгаа байхгүй. За ингээд цаана гарчин. Яг тэнгуут нь энэ талаас нь яг уу догшин шүү шидэт эхэлж байгаа. Одоо энэ талаас нь догшин шүү дөрвөн талд нь гарч бүсэлж байлдаж байгаа. Догшин шүү ингээд одоо нөгөөдөл чинь Ирицаарын төмөр дуулган шатах матах ингээд айхтар юм болсон. За одоо бөөн ойрлолтоо болоход гамбух жанжин одоо хинтээ гамбух жанжинтай нийлж байгаад байжуу жанжин дайрсан. За энэ дайнд бол мэдээж хэрэг өөрт нь тусалсан бол Армяны одоо юунууд бол тусалсан. Шулуух хэлий. Ер нь Армян гүржийн вангууд бол одоо тусалсан. Одоо нэгсэнд байжуугийн талд орсон буюу Армян гүржээс цэрэг татаж орж ирсэн байжуу. Тэгвэл нөгөө талаас нь Румын султан тус Трапузентийн эзэнт гүрэн одоо улс тэгээд Латины одоо улс тэгээд Никийн эзэнт улс Армян гүржийн зарим цухтцсан улсууд нь бас вангууд нь бас эдний талд орж байлцсан. Нийт бараг эн чинь юу вэ? Румын Сэлжукийн, Трапузентийн, Латины тэгээд Никэний Армян гүржигс бараг 5 улсын цэрэгтэй байжуу жанжин байлцсан. За ингээд К хосровыг бут цогсон. Монголын талынх буюу татарын талынх 30-аас 40 мянга. Харин нөгөө талаас 60-аас 80 мянган цэрэг байсан. 1243 оны 6 дугаар сарын 26-нд Косидагийн нэг талд байжуу жанжин ялгуус их ялтаа
байгуулжээ. Ингээд бүгднгийн бот нэргээд бүгднгийн босоо хүн үлдээхгүй бот нэргсэн байна. Дарданеллийн хоолой. Сүрхий давлгаалж байгаа далай байх чинь. Энэ чинь ямар гэчин газар вэ? Гантиг тэнгис байж үж энэ та. Энэ газар чинь тэгээд яг ямар нэртэй? Дарданеллийн хоолой. За ойлголоо. Монголын эзэнт гүрний чанга баруун хязгаарын хөлийг би Дарданеллийн хоолойгоор өнөөдөр сунган тогтоолоо. Бид нэр цаашаага давшихад Дарданеллийн хоолой бидэнд тэрг болно. Таны агуу их ялгуулсан ялт улс даяар цуурайтна. Тэр хамаагүй. Цуурайтгалах. Харин энээс цаашаага дахиад Европын газар нутгаар бол дайрахад түшиг болно. За хэрвээ үзэгчд маань Туркид аялж явж байгаа хүмүүс байх юм бол энэ Көсөө тэгээд уул байгаа. Тэр уулан дээр яваад очихвол энэ хадны том бичээс байгаа. Тэрэн дээр Баяжуу Жанжи яаж одоо энэ Сэлчүкийн Трапузентийн Никений одоо улсын цэргүүдийг ялсан талаар юм гоё хадны бичээс байдаг. Тэгээ тэрийг бас үзэгчд маань хэрвээ сонирхол очиод үзэхэд бас байд юм бэлээ. За тэр түрүү ярьсан нарийнхан нөгөө хавцал гэдэг байгаа нь яг одоо дүрсэлж үзэх юм бол нэг юм морьтой 20 хүн л зэрэгцээ зогсоход дүүрэх тийм нарийнхан хавцал байдаг. Тэгээд яг ингээд одоо юу гэж дүрслэмээр юм тийм тал газар ингээд нэг юм ийм ингээд юм нарийнхан газар байдаг. Тэгээд дээр нь ингээд манайхан зогсоод харваад чулуу унгааж байгаа нэг тийм газар байгаа да. Тэгээд яг тэр Көсөөдийн уул дээр бол машинтай явах ямарч боломжгүй. Алхаад явах юм уу эсвэл морьтой явах усаар ямарч тийм тайлбар байхгүй. Айгүй тийм бартаат зам ихтэй газар байдаг. Тэгээд тэгээ үзэгчид маань хэрвээ Туркид амьдардаг ч юм уу, Туркид аялах гэж байгаа ч юм уу те тэр хаваар явах хүмүүс байх юм бол очиод үзэх юм бол бас байд юм байлээ. За ингээд энэ удаагийн дугаарыг энэ хүрээдүр завсарлаа эрхэм үзэгчтэй бас энэ гайхамшигтай түүхийг бид нарт хүргэж өгч байгаа судлаач Бэлгүндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяртай.